Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч Бадчаргалын энх батна 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр зуурдаар таалал төгсөж аав ээж гэр бүл хамт олон найз нөхөд Монголын соёл урлагийн салбарт хүнд гарц тохиолоо. Монгол ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин, ая зохиогч энх батна 1989 оны 11-р сарын 13-нд Баянхонгор аймгийн Жинс суманд Бадчаргалын ууган хүү болон эндэлжээ. Тэрээр 2006 онд Баянхонгор аймгийн Номон далай зохицуулбарыг төгссөн бөгөөд улмаар соёл урлагийн их сургуульд элсэн орж 2011 онд дуурийн дуучин мэргэжлэр төгсөн гарсан байна. Улмаар 2012 оноос эхлэн дуу бичлэгийн цөөрэ студийг үүсгэн байгуулж, дууны ая зохиож, хөгжмийн найруулга, продюсерийн ажлуудыг хийж байсан юм. Энэ хугацаанд энх батна төмний сэтгэл тоногсон олон сайхан уран бүтээлүүдийг хийсэн бөгөөд тухайлбал хар архан харцыг минь ойлгоорой гэх мэтлэн олон тоглолтуудыг Монгол бүхий мөргөнд UB Palace-т Монгол орон даяар тоглолт хийж байсан гайхамшигт уран бүтээлч дуучин байлаа. 2019 оноос Сүхбаатар дүүргийн тусгай 186 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багшаар ажиллаж байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан олон онцгой бүтээлүүдийг тойруулсан болно. Талигачийн үнэлэг энэрэнгүй, ажилч гавшгаа, сайхан сэтгэлд, шудраг хичээнгүй зан, өөдрөг сэтгэл тэмүүлэлт нь хамт олон биднийхээ сэтгэл зүрхэд үрд хоногшин үлдэх болно. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн цагиргаа